Эрэлт хүсэл маань Роб эзэн рүү байх болтугай. بسم الله الرحمن الرحيم. ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك ورفعنا لك ذكرك فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب. Ахан дүүс минь, та бүхэнд ариун жумаа өдрийн мэнд хүргэе. Биднийг инэрл нийгүүлслийн улирал болох 3 сартаа зодгуулсан Роб эзэндээ маш талархнам. Аллахын элч саллаллаху алейхи вассалам энэхүү улирал ирэхэд Аллах эзэн минь Режеб болон Шабан сарыг бидний хувьд буянтай байлгаж хайрл. Биднийг эрүүл саруул эсэн мэнд итгэл үнэмшилтэйгээр Рамазан сартаа золгуул хэмээн залбирдаг байжээ. Агуу Аллах Режеб болон Шабан сарыг улс зон олон хийгээд Исламын ард түмний хувьд буянтай байлгах болтугай. Бүхий л муу муухай зүйлсээс хамгаалж биднийг Рамазан сартаа золгуулах болтугай. Эрхэм ахан дүүс минь, бидний ариун судар Куран Каримд иншрах хэмээх гайхалтай нэгэн бүлэг бий. Иншрах гэдэг нь зүрх нэгдэхийг хэлж байгаа юм. Цээж тэлж өргөсөхийг хэлж байгаа юм. Сэтгэл уншиж амар амгалан олохыг хэлж байгаа юм. Иншрах бүлэг нь Аллахын элч болон дагалдагсад маш хүнд хэцүү үеийг тулж байсан үед илгээгдсэн юм. Энэхүү бүлэг нь Аллахын элчин саллаллаху алейхи вассалам өөрт нь бүх мөминчүүдийн ертөнцийн төгсгөлийн өдрийг хүртэл зүрх хэрхэн тавшрах, хэрхэн амар амгалах олох талаар мэдгдсэн байдаг. Роб эзэн минь, иншрах бүлэгт энхүү альджээ. Хайрт элч минь, бид чиний цээжийг онгойлгоогүй гэж үү? Нуруугч нь бүхийлгсэн хүнд ачаанаас шамаас салгаагүй гэж үү? Чиний нэр алдрыг өргөмжлөөгүй гэж үү? Эргэлзээгүй хүнд хэцүү зүйлтэй цуг амар хэлбэр бүхэн оршдог. Гарцаагүй бүхий л хүн хэцүү зүйлстэй цуг амар хэлбэр зүйл бий. Тиймээс ямар нэг зүйлийг дуусгаад тэр даруй өөр нэгэн ажил ихэл. Мөн эрэлчин зөвхөн Роб эзнээс байг. Ахан дүүс минь, энэхүү бүлгийн сүүлийн 2 ишлэлээс бидний сурах зүйл. Бидний зүрх сэтгэл амар тайвныг олж нуруунд дээр хүнд ачаанаасаа салж нэр алдраа мандуулж хүнд хэцүүг амар хэлбэр болгох 2 болцол бий. Эхнийх нь Роб эзний маш ажиллаа хөдөлмөрл хичээл зүтгэл гарга бүтээ хэмээх зарлихыг дагаж мөрдөх. Нэг үгээр хэлбэл энэ богинохон амьдралаа дэмий өнгөрөөхгүй байхыг хэлж байгаа юм. Бидний хамгийн үнэт хөрөнгө болох амьдралаа утга учиргүй өнгөрөөхгүй байхыг энэ явдал юм. Сайн сайхны төлөө, зөв зүйлийн төлөө, үр дүнтэй ажлын төлөө цармааж орчлон ертөнцид амьдрах таатай орчин бүрдүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргахыг хэлж байгаа юм. Эрхэм мөминчүүд, иншрах бүлгийн баярч мэдээг хүртэх 2 дахь болцол нь харин зөвхөн Роб эзэн рүүгээ чиглэл. Хэмээх ишлийн дагуу Аллахад хандах, өөрөөр хэлбэл Аллахын төлөө ажиллахыг хэлж байгаа юм. Аллахын төлөө гуйж, Аллахын төлөө ядархыг хэлж байгаа юм. Хүсэл болон сонирхлоо Аллах руу чиглүүлж, эрх мэдэл эд хөрөнгөө биш, Роб эзнийхээ төлөө тааллыг зориг болгохыг хэлж байгаа юм. Эрхэм ахан дүүс минь, өнөөдөр бид мусульманчууд маш хүнд цаг үеийг туулж байна. Хүн бүрийн зүрх давчиж амар амгалан гэрж хайсан тийм цаг үед амьдарч байна. Нуруунд дээр хүнд ачаанаасаа салж сэтгэл зүтгэцгээе. Амьдралаа хүсэл сонирхлынхоо зургаар биш, Роб эзнийхээ таалтын төлөө зарцуулцгаая. Хүний эрх шударга, ёс сайн сайхны төлөө, хүнлэг чанарын төлөө илүү их мэрэж, илүү их чармаалт үзүүлцгээе. Тэр цагт бүхний бүтээгч эзэн бидний зүрх сэтгэлд амар амгалан өгч нуруунд дээр хүнд ачаанаас маань биднийг аварч нүгэл хэмээх хэр буртгаас ангижруулах болно. Тэр цагт Роб эзэн маань бидний эрх чөлөөг гараас маань булаах муу муухай бүхнээс биднийг хамгаалж, хүнд хэцүү бүхнийг маань инэрлэр сольж, нэр алдрыг маань өргөмжлөж биднийг дахин эрхэм мөнмэтэй болгох болно. Ахан дүүс минь, агуу Аллах зөв замд урайлахын тулд Мусаг алейхиссаламыг Фиргаунд илгээх үед гэгэн Муса алейхиссалам, Роб эзэн минь, зүрх сэтгэлд минь амар амгалан хайрл.
хийх ажлыг маань хэлбэр болгож хайрл хэмээн залбирчээ. Өнөөдөр бид бүхий ч гэсэн Муса алейхиссалам адил Раб эзнээсээ ийхүү хүсэж байна. Раб эзэн минь, зүрх сэтгэлд минь амар амгалан хайрл. Хүнд хэцүү бүхнийг бидний хувьд хэлбэр болгож хайрл. Биднийг бүх амьсгалаа таны замд үргэсдийн нэг болгож хайрл. Аллах эзэн минь, биднийг нүд ирмэх төдийч дотоод шунал хүсэлтэй минь бүү үлдээ. Эрэлт хүсэл, сонирхлыг маань зөвхөн таны тааллыг ирж хайх шалтгаан болгож хайрл. Раб эзэн минь, нэр алдрыг минь алдаршуул. Ислам үнбэцэ дахин эрхэм нэгэн үнбэц болгож хайрл.